Манай нэг найз Black Mirror гэх киног санал болгоод үзэж таарав. Яалтчгүй юм бодогдоос яг л миний сонирхдаг төрлийн кино байж таарад бүх ангийг нь ярахаар шийдлээ. Анги болгоно өөр хоорондоо ямар ч хамааралгүй хаанаас нь ч үзсэн ойлгохоор цовруул юм бэлээ. Ерөнхий сайдын утас дугарч гүнж Сузана барьцаалагсныг олж мэднэ. Засгийн газрынх нь нэгэн бичлэгийг тоглуулж сайдад үзүүлнэ. Барьцаалагч гүнжийг нэгэн текст хүчээр унших шаарддаг ба өөрийгөө олдохгүй мөрдөх боломжгүй хүнд барьцаалагцсан гэж хэлүүлээд ерөнхий сайдыг тос бичлэгэндээ дурдсан байдаг. Энэ үед хажуудах хүмүүс нь түр зогсоож энэ зүйл жихэн гэдгийг батлах ба дараагийн хэлэх зүйлсээс санаа зовлонтой харагдана. Бичлэг үргэлжлэх үед сайдад нэгэн байж боломгүй шаардлагыг тавьдаг. 4 цагт Британий телевиз хиймэл дагуул бүх сүлжээгээр шууд амжуулалт хийж сайдыг гахаатай секси харилцаанд ор гэж хэлдэг. Үгүй бол түүнийг ална гэд бүх зааварчилгааг хэлсэн байдаг. Ерөнхий сайд үүнийг хизээж болохгүй, байж боломгүй зүйл гэж илэрхийлнэ. Үүнийг хинч мэдэхээсгүй гэтэл аль хэдийн YouTube дээр цацсан ба засгийн газар бүх бичлэгийг устгасан ч хэдийн 50,000 хүн үзсэн тоо байлаа. Хэвлэл мэдээлэлээр бөөн юм болж байх ба интернетээр бүх хүмүүс энэ явдлыг үзэж мэдээллийг зогсоох боломжгүй гэдэг нь тодорхой. Олон нийт бүгд л эхэндээ шоолж энэ үйл явдлыг улс даяараа сонирхож эхэлнэ. Засгийн газрын нэгэн бүрэлдэхүүн энэ талаар хуурамч бичлэг хийхээр төлөвлөнө. Харин ерөнхий сайд барьцаалагчийн байршлыг олуулахаар их л хичээж байлаа. Телевиз дээр нэгэн хүүхэн бодвол найз залуу болтой хүнтэй уцаар ярьчаад 0 ороод өөрийнхөө нүцгэн зургийг дараад явуулдаг сцен бас гардаг. Энэ хооронд сошиал медиа ирчээ авч үндэстэн даяараа ил явдал төр төвлөрнө. Парламентын гишүүд бүгд сексийн гажууд амьтад ерөнхий сайд ингүүл баатар болно гэх зэрэгээр бүгд л өөр өөрсдийн бодлоо бичиж байлаа. Манай монголчууд ч гэсэн нэг сенсац гарвал яаж шуурдаг вүлээ дээ. Ерөнхий сайдын ихнэр түүнтэй уулзаж энэ асуудлаар ярилцсан. Тэр бол үндэсний хайр болсон гүнж. Хүмүүс биднийг шоолж байна. Тэд чамаар үүнийг хэлэхийг хүсэхгүй байна гэх зэрэгээр гомдолдог. Засгийн газар YouTube дээр бичлэг цацсан газрын байршлыг ямар ч байсан олоод тийшээ тусгаагийн бүрэлдэхүүнийг явуулна. Энэ үед нөгөө хуурамч бичлэг хийх багийнхан нэгэн порно одыг олж тоглуулахар болдог. Тэгээд толгоонд ногоон баг зөвлөгээд сүулт нь эдийлэх гэж байгаа бололтой. Телевизийн байран дээр Сайкана гэх нөгөө хүүхэн 0 орохдоо нүүд зураг явуулаад байгаа бололтой. Тэгсэн үндэсний телевиз дээр нэгийн илгээмж ирэх ба гүнжийн хурууга тастуулж байгаа бичлэгийн хамт түүний бөгждөө хурууг хийсэн байлаа. Нөгөө порнодыг нэг залуу таниад Twitter дээр зогийг нь постлсоос болж барьцаалагч мэдсэн байжээ. Ерөнхий сайд энэ талаар мэдээгүй байсан ба тослох руугаа маш их уурлав. Энэ явдлаас болж гахаатай хуурцах асуудлыг хүн амын 28% нь л дэмжиж байсан бол одоо 86% болтлоо өсчээ. Бидэнд ерөнхий сайд олдно, гүн чараа олдохгүй гэж бодсон бололтой. Гиснээс манай ерөнхий сайд хизээ огцрох гээд байна. Цөөнх саналаа суудалтаа үлддэг ямар систем бэ, тийм ээ? Ерөнхий сайд тусгай гихний нөгөө байршил руу орохыг тушаав. Тэнд нь үндэсний телевизийн нөгөө ньюз зураг явуулдаг Малайка гэх эмэгтэй маань бас очсон байдаг. Бодвол түрүүш мэдээлэл олох гээд шинжилж яваа бололтой. Барилгын дотор тусгайгийнхаа ортол тэнд манекен хүүхнээс өөр юу ч байсангүй. Харин Малайка мэдэн гутаа гар зогтох гэсэн боловч хөл рүүгээ бодуулчихдаг. Ингээд ерөнхий сайдын эцсийн найдвар тасарлаа. 4 цаг болоход 40 минут үлдсэн байв. Сайдын туслах түүнийг ятгаж хэрвээ гүн жихвэл өмөн болж чи дуусах болно. Түүгээр зогсохгүй чиний гэр бүл бүгд аюулд орно. Улс даяар чамаг үүнийг хийхийг шаардж байна гэх болно. Аргагүй байдалд орсон ерөнхий сайд үүнийг хийхээр болдог. Тэр эхнэрийнхээ утсыг ч авсангүй. Шууд дамжуулалтаар түүнийг дэлхийд даяар харж байлаа. Тэр өрөөнд нэг гахаа хүртэл бэлдсэн байдалтай. Дөрмөн бүр хүсээд таашаал авч байгаа мэт харагдах ёстой. Тэр эхнэртэй хайртай гэдгээ хэлээд энэ аимшигт гаж үйл явдал эхэлдэг. Нэлэгдсэн дээр хальт харуул хоёр шалдаг хүүхэн байх бололтой. Олон нийт бүгд ил үйл явдлыг үзэж байна.
годамжинд хинч байхгүй ба гүнжийг хэдийн суллаж гүүрэн дээр үлдээсэн байлаа. Харин түүнийг барьцаасан хүн уран бүтээлч зураач бололтой. Энэ үеэр өөрийгөө дүүжиж байгаа эсцэн харагдана. Нэг цаг үргэлжилсэний эцэст засгийн газар гүнжийг олсныг мэдэгдэнэ. Гэвч энэ үйл явдал болохоос 30 минутын өмнө сулсан гэдгийг ерөнхий сайд мэдэж болохгүй гэдгийг сануулна. Гүнжи хуруунч бүтэн байлаа. Тос үйл явдлыг 1.3 тэрбум хүн үзсэн ба зарим уран бүтээлчид 21-р зууны эхний агуу урлаг гэцгээж байлаа. Нэг жилийн дараа гэхэд ерөнхий сайдын нэр хүнд нэлээд өсөж инээмсэглэл дүүрэн яриа өгч байгаа харагдана. Гэвч гэртээ ороод эхнэр нь түүнтэй юу ч дуурдаггүй байснаар кино маань дуустдаг. За та бүхэнд Black Mirror цувралын Season 1-ийн 2 дахь анги болох 15 сая Merit ангийг хүргэж байна. Энэ анги нь энэ цувралын топ 10 ангид багтах том мессеж агуулгыг багтаасан кино юм. Би эхний ангийг өмнөх бичлэгэндээ оруулсан ба энэ цуврал нь өмнөх ангиудтайгаа ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Кино нэгэн залуу унтаж байхад өрөөний дэлгэцээр дахиад сэрэж буй дүрс гарч байгаагаар эхэлдэг. Дэлгэцэн дээр 15 сая орчим оноо маягийн тооц залуур харагдана. Энэ шүдэ угаах оо хэрэглэх үед хүртэл хасагдаж байх бололтой. Мөн дэлгэцээр эротик контент реклам явах ба түүнийг үзэхгүй гэвэл түүний мөнгө хасагдах болно. Манай залууг Бинг гэдэг ба чихвчхийн энэ ертөнцид хит бололтой дуг сонсон нэгэн тагимд очино. Энд босод хүмүүс төлбөрийн контент үзэнгээ дугуйж иж байгаа харагдана. Мэдээж хүмүүсээр дугуйж илгэж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Харин тэгснээр хүн бүрийн оноо баг багаар нэмэгдэх хаж. Бинг амьдралаас алгасан байртай ямар нэгэн юмыг дуртай дургуул хийж байх ба илүү дутуу реклам гарч ирэл түүнийг алгасчихна. Түүний хажууд буй залуу харин контент болгоныг алгасахгүй үнэхээр дуртай үзэж байдаг. Бинг автомат дэлгүүрээс юм хөдөлтөж авах гэсэн ч юу ч гарсангүй. Харин түүнд нэгэн эмэгтэй хаанаас авдгийг нь зааж өгч тус олдог. Бодвол манай залуу крашдаг бололтой охин шүү. Нөгөө хажуу дугуйж идэг залуу порно контентыг бол дуртай гихч нь үзэх ба танхимын цэвэрлэгч түүнд цаад босонд нь уурлана. Бинг өрөөндөө ороод дэлгэцэн ширтгэсээр ажилгүй ба тэдэнд зориулсан контентыг үзүүлэх болно. Манайхаар бол Got Talent шиг нэг нэвтрүүлэг байх ба тэнд авьяаслаг дуучид харагдана. Бүгд л дугуйж ихээс эхэлсэн. Таач бас энд хүрэх боломжтой гэж хүмүүсийн тархийг угааж байгаа дүрс бичлэгүүд гарсаар. Яг уу санаа бол манай салингийн систем хэлж байна. Хэрвээ та улсынхын төлөө татвараа төлөө сайн ажиллаад л байвал амжилтанд хүрнэ гэх маягийн тий. Дараагийн өдөр нь манай залуу нэгэн шинэ бүсгүүтэй таардаг. Харин нөгөө хажууд нь байдаг залуу өчигдрийн бүдүү өнөөдөр цэвэрлэгч болно гэж хэлээ өстэй гэх юм. Бодвол дугуйж оноогоо цуглуулж чадахгүй хүрээд цэвэрлэгч болсон юм болов. Хэрвээ чи ажлын байран дээр уур чадвар чи хүрэхгүй бол цэвэрлэгч болно гэх санааг агуулад байгаа юм шүү. Бинг 0 шээж байхдаа нөгөө шинэ охины дуулахыг сонсох ба түүнд маш их таалагдсан бол да. Даанч арай өдөх гээд учраа олдоггүй. Өдрийн турш түүнээс харцаа салууж чадахгүй. Маргааш шинэ охин автомат дэлгүүрээс юм авах гэсэн ч өмнөх шиг гараагүй ба манай гол дүүрийн залуу түүнд яаж авахыг нь зааж өгөөд зогсохгүй. Түүний крашлаг охины хийсэн бүх зүйлийг хэлж түүнтэй танилцдаг. Энэ охиныг Аби гэдэг ба манай залуу түүнд дуулан таалагдсан гэдгийг хэлнэ. Тэгээд бүр болоогүй нөгөө Got Talent шиг шоу болох Hot Show дээр орохыг санал болгоно. Аби тийш ороход 12 сая Merit хэрэгтэй. Надад тийм их мөнгө байхгүй гэдэгч Bing man би чамд өгөө. Надад байгаа. Манай ах өнгөрчихсөн. Тэр дансанд нь байгаа мөнгөө надад үлдээсэн гэдэг. Магадгүй ах нь энэ өөдрөгтэй амьдралаас залхаж амиа орлсон байх. Аби харин чи энэ мөнгийг хэрэгтэй зүйл зарцуул гэхэд эндээс өөр хэрэгтэй зүйл юу байгаа юм бэ? Энд байгаа бүх зүйл бодит биш. Би хийсвэр зүйлд мөнгөө зарцуулж байна. Hot shot бол бодит гэсээр Абиг нилээ ятгадаг. Тэгээд Бинг Абигийн тикетийг авч өгөх гэсэн чинь 12 сая биш бүр 15 саяын үнэтэй байх ба тэр бүх мөнгөөрөө авах болно. Тэгээд тэр хоёр хамтдаа тайсан дээр гарахаар очино. Бас хөтөлцсөн. Өөдөнд нь бүгдээрээ бэлтгэл хийгээд манай суус шиг юм болж байна.
Гэтэл манай охиныг шүүгчэд дуудах ба бусд нь бараг 7 хоног хүлээлээ яагаад очир дайраад байгаа юм бэ гэсэн чинь үүнийг цаанаасаа шийддэг гэх болно. Энэ нь ер нь хүмүүсийн ур чадварыг бос царай төрхөөр нь дүгнэж илүү амжилт гарах боломжтой гэх санаа явж байна. Хөтлөгч Абид орхоос өмнө нэг юм хүчээр уулгана. Аби тайзан дээр гарахад нэг шүүгч нь түүнийг хөхөө гаргахыг шаардна. Аби жаахан паниктаж яахаа мэдэхгүй гайхаж зогсно. Тайзны үзэгчид бүгдээрээ л дижитал байх ба бүгд өөрсдийн өрөөнөөсөө үүнийг үзэж байгаа хэрэг. Эмэгтэй шүүгч түүнийг дуул гэхэд Аби маш сайхан дуулж байлаа. Эрэгтэйчүүд уярч, эмэгтэйчүүд атархаж байлаа. Бинг хажуунаас нь түүнийг харна. Гэтэл нэг эрэгтэй шүүгч түүнийг сайн дууллаа. Гэхдээ хангалттай биш гэх ба чи эротик контентэд ороход таарах юм байна гэх болно. Чи хөөрхөн учир бүх ирчүүд чамааг үзхийг хүснэ. Жил бүр байнга л дуучид ирж байна. Ойрын хэдэн жил бидэнд дуучин хэрэггүй болно. Манай ч гэсэн нэг хэсэг дууны шоунууд хаасаагүй явсаар л Монгол даяараа бүх дуучид болсон шүү дээ. Харин энэ кинон дэр порнод болгол илүү их ашиг олох боломжтой гэсэн санаа явж байна. Энэ доромжлыг Бинг зогсоох гэсэн ч хамгаалагч түүнийг аваад явсан байлаа. Энэ шүүгчд Абиг үүнийг хийх үү эсвэл дугуйгаа жийсэр байх уу гэд үзэгчид хүртэл түүнийг ятгахсаар Аби зөвшөөрөх болно. Ингээд тэр дуучин болно гэж бодсон ч порнод болжээ. Гол дүрийн залуу маань буцаад лингийн амьдралд отгохгүй өнгөрүүлнэ. Гэвч түүний мөнгө нь дууссан учраас тэр эротик контентыг алгасаж чадсангүй. Гэтэл түүний нүдэн дээр Аби эротик контентын дүрээр гарч ирнэ гэж таамагласангүй. Бинг хичнээн үзэхгүй хичээсэн ч яаж чадахгүй зовж байлаа. Өөрийнх нь краш өөрийнх нь нүдэн дээр порно кино үзүүлнэ гэдэг ямар л олиг байх вэ, тий? Бинг мөнгөгүй бол бүрэлд ордно гэдгийг ойлгосон бол л та. Гэнэт хичээж эхэлнэ. Бүх зарлаа танаад зогсоо зайгүй гүйж 15 саяг олтлоо шаргуу хичээх байлаа. Бас хажуугаар нь шоунд үзүүлэх бүжиг бэлдсээр нууцаар хүмүүсийн хайсан хоолыг идэж оноогоо өрөхгүй амьдрна. Ёстой л уухгүй идэхгүй өмсөхгүй зүүхгүй байсаар нэг шоунд орох нэ дээ. 15 сая болоход тэр тикет авч орлоо. Үүднэд нөгөө бэлдэж байсан охин бас хүлээн. Бинг нуруундаа нэг хагархаа шил нууж орсон байх ба хэсэг хүлээсний эцэс түүнийг дуудана. Тайзан дээр гарч өөрийн бэлдсэн бүжгээ үзүүлэхэд түүнийг таньдаг нөхдүүд хүртэл дэмжсээр. Ингээтэл нөгөө шилээ гаргаж өөрийгөө ална гэж сүрдүүлв. Нөгөө хөхөө гарга гэдэг шүүгчэнд бол зүгээр өөрийгөө хурдан алчхал гэдэг ба нөгөө хоёр нь түүнийг яриулах болно. Бинг өөрийнхөө бүх сэтгэл хөдлөлийг гаргаж энэ нийгмийн гажуудал системийг шүүмжилнэ. Бид бүгд бодит бос зүйлийн төлөө мөрөөдөж байна. Энд хүмүүсийг авчираад шоолж бүгдээрээ наргиж байна гэх зэрэгээр бүх асуудлыг хэлж гарав. Түүний жүжиглэлт бол мэдээж өндөр түвшний гүйцэтгэл байсан. Манай залуу яаж дуусахад бүгд чимээгүй болж байснаа нэг шүүгч нь сайн манипуляц хийж хамгийн гайхалтай үзүүлбэр байлаа гэд хүмүүсийг хөөргөв. Саяны ярьсан зүйлсийг зүгээр л үзүүлбэрийн нэг хэсэг мэт болгочлоо шүү дээ. Бас л амар тактик. Тэгээд энэ шүүгч миний стрим дээр энэ зүйлээ ярьж болно. 7 хоногт 30 минут байхад л болно гэд санал тавьдаг. Өдөгчч мөн адил түүнийг зөвшөөргөж ятгана. Үзэгдэл солигдох үед дугуйж иж буй нөгөө залуугийн дэлгэцээр очрлоод ордоггүй охин гарч байгаа бол та. Шүүгч нь хүртэл түүнийг муужгаан дээр зөгийн балт хүргсэн ч би чамайг шалахгүй гэх мэтээр доромжлно. Харин нэг залуу манай Бингийг дэлгэцээр үзэж байлаа. Тэр хүмүүсийн дархийг угаагүй хэлээд хоолондоо хутаг тулгаж байдаг ба үүрт хагцыг ичээд гэхдээ дараагийн 7 хоногт гэж пранктаад контент хийдэг хүн болсон байлаа. Нөгөө шилээ бүр тусгай зөвхөнд хийж мэдсэн. Өөрийнх нь амьдралыг өөрчилсөн юм чинь. Тэр арай илүү тансаг амьдралд очсон ч ялгаагүй л түүнийг дэлгэцээр гарч буй ой модонд байгаагаар кино маань дуусна. За та бүхэнд Black Mirror цувралын season 1-ийн 3 дугаар анги болох Entire History of You буюу чиний бүх амьдралын түүх гэдэг ангийг ярьж өгье. Black Mirror цуврал нь дижитал технологийн нийгэмд үзүүлэх нөлөө болон ирээдүйн боломжит үр дагаврыг харуулсан шинжлэх ухааны уран зөгнөлт 17 цуврал юм. Ухаалаг утас, таблет, телевизэр, компьютер зэрэг дэлгэцтэй төхөөрөмжийг унтраахад бид өөрсдийн тосголыг хардаг. Тэр тосгол нь яг л хартал мэт харагддаг. Технологи бидэнд өөрсдөө харуулдагч тэрний ихэнхдээ гэмтсэн, гайдсан тосгол байж болно. За ингээд бүгдээрээ кинонд орцгоё. Лиам бол гол дүрийн залуу. Тэр нэгэн фирмд ажлын ярилцлаганд орох ба түүнийг дараа 7 хоногт уулзах байх гэж найдаж байна гэж хэлдэг. Энэ цаг үед хүмүүс Грэн гэх чифээр өөрийнхөө бүх өнгөрснийг тоглож үзэх боломжтой.
Аяг кофе хүрхгүй мөнгөөр энэ чипийг суулгуулж 30 жилийн дурсамжаа үнгүй авах гэх сурчлагаа явуулна. Лиам онгоцны буудлын руу явах замдаа саяны ярилцлагыг дахин тоглож үзнэ. Дараа 7 хоногт уулзах байх гэж хэлсэн нь яг ямар утгаар гэдгийг олох гэж хичээж байгаа бололтой. Онгоцны буудлын дээр тэр өөрийнхөө 7 хоногийн дурсамжийг харуулж байж нэвтэрдэг. Зүгээр нэг random security чамаг хаана хинтээ унтсан, юу гэж сахилахгүй ч явсныг чинь мэдэж болно гэж боддоо. Лиамын эхнэрийг Фион гэдэг ба тэр найзуудтайгаа өнгөрсөн дурсамжуудаа тоглож хөгжилдөж байдаг. Лиам харин тэдэн дээр ирэхдээ найзынх нэрийг мартсан байсан ч дурсамжаасаа хагаад Люси гэж танимхааран мэдлэнэ. Эхнэр нь харин Йонас гэх залуутай яриа өдөж байхад нь таарад Фион нөхрөө ярьслах хэр байсан талаар асууна. Найзууд нь бөөнөрөө түүний ярьслахын талаар дэлгэцээр харах гэсэн боловч Йонас үүнийг Лиам тохгүй байгаа гэдгийг хэлээд болиулна. Мэдээж чиний ажлын ярьслахыг найзууд чинь үзэх чам тийм сайхан санагдахгүй л байх. Тэд оройн зоогонд сууж байх үеэр Йонас учиргүй л ярьж эхэлдэг ба хүмүүс ч түүнийг сонсоод инээж байв. Би нэг хүүхний хүлээлгчээд хуучин цагийн халуухай охтуудтайгаа жарж байсан үеэ харж гар ангалах хийдэг энэ төргээл. Энэ ярианд нь эхнэр нь учиргүй л инээд алдаж байгааг Лиам анзаарна. Харин Хелен гэх найз нь Грэн гэх чипээ авахусныг бүгд мэддэг. Хятадын нэг гаж дотон тэр бомбын хулгай ажилтээ. Харин Хелэнд энэ сайхан санагдаж байгаа гэдгээ илэрхийлнэ. Яагаад гэвэл тэр босод хүмүүс шиг цаг мөч бүр өнгөрснөө тоглож байхыг хүсээгүй байх. Бас Лиам Йонасыг юм ярих болгонд чи инээж байсан гэдгийг эхнэртээ хэллээ. Лиам тарахтаа Йонасыг гэртээ урьсан байж л дээ. Тэгээ Йонас араас нь дагаад явж байсан ч түүнийг ээлдгээр гэртээ ороосонгүй. Гэртээ орж ирээд хүүхдийнхээ дурсамжийг бас нөхөж үзнэ. Хүүхэд асрагч түүнд яаж хандсныг мэдэж болох нь байж шүү дээ. Яг уу ийм зүйл байдаг бол олон талаар ашигтай байх боломжтой байгааз. Гэхдээ мэдээж үүнийг дагаад сөрөг талууд байж таарна. Лиам Йонсын талаар шалгаж эхнэр нь түүнтэй өмнө уулздаг байсан. Өмнөх экс нь 7 хоногч биш бүр нэлээд хэдэн сар уулзсан болохыг олж мэднэ. Тэгээд тэд маргалдаж Лиам эхнэртээ бич гэж хэлээд уурлуулчихдаг. You're a bitch. Дараа нь түүнийг аргацсны дараа тэд бэлгийн ажлаа хийж эхэлнэ. Гэвч энэ зурглал нь зүгээр л тэдний өмнөх сайхан дурсамжаа харж байгаа явдал ба яг бодит байдал дээрээ бол хосоод зүгээр л хөдөлсөн төдий болж таашаал авч байдаг. Маргааш нь Лиам дахин дурсамжаа гүйлгэж оройн зоог дээр Йонсын ярьж байгаа хэсгүүдийг анзаарч ямар ч инээдтэй зүйл яриаггүй байхад эхнэр нь инээж байхыг анзаараад хүүхэд асрагч бүсгүйгээс энэ талаар асуудаг. Гэвч бүсгүй түнд инээдтэй биш байсан гэд үннээр нь хариулдаг. Фион энэ явдлыг харчаад нөхөртөө ямар ч утгагүй зүйл гэж уурладагч нөхөр нь бичлэгүүдийг тоглоулон чи түүн рүү хардаг шиг намайг харахгүй байна гэх мэтээр жижиг сажиг зүйлс шалгаж эхлэнэ. Эхнэр нь Лиам их согтсон байна гэд юм яриха болох ба Лиам машинаасан явах гэдэл химэл оюухан түүнийг жолоо барихад тохиромжгүй байна гэд та эрсдэл гаргуул ослын даатгал нөхөө олгохдохгүй гэж анхааруулна. Ямар ч байсан Лиам Йонасын гэрт очиж түүнтэй уулзахад Йонас нэлээд доромжхон түүнийг явахыг шаардна. Лиам харин баг зэрэг агсан тавьж түүнтэй ярилцахыг шаарддаг. Тэгээд түүнийг сүрдүүлэн эхнэрийнх нь холбоотой бүх дурсамжийг устгуулдаг. Дараа нь тэр машинтайгаа мод мөргсөн байдалтаас ирээд өнгөрсөн дурсамжуудаа харах болно. Тэгээд эхнэр лүгээ яран очиж Йонасын дурсамжийг устгах үед жижиг деталийг нь зөөмлээд 18 сарын өмнөх зургийг олж мэдснээ хэлнэ. Тэр бүр хүүхдүүдийнхээ төрсөн эцэг нь муу эсгэд эргэлзээд Фионыг бэлэвч хэрэгсэн үү гэж асууна. Фион тийм гэж хариулахад түүнийг дурсамжаа харуулахыг Лиам хүсдэг. Харин эхнэр нь бүгдийг нь устгах гэсэн боловч Лиам түүнийг миний нүдэн дээр надад харуул гэж шаардна. Учир нь Лиам хий хоосон зүйл сэжиглээгүй нь тодорхой боллоо. Тэгээд л тэр хоёр өөрсдийн харахыг хүсэхгүй дурсамжаа дэлгэцээр харах болно. Тэгээд л үзэгдэл солигдоход Лиам эхнэр хүүхдтэйг аз жаргалтай байгаагаар кино маань төгсдөг. За худлаа. Энэ бол Лиамын харж байгаа дурсамж байлаа. Тэр гэртээ ганцаархнаа үлдсэн ба эхнэртэйгээ өнгөрөөсөн жаргалтай мөч бүрээ нүдэндээ харж байдаг. Бодвол хүүхэд нь өөрийнх нь биш гэдгийг мэдээд тэд салсан гэдэг нь тодорхой болж байна. Бид өнгөрсөнтэйгээ зууралдаад байвал ирээдүй гэж үгүй шүү дээ. Дурсамжуудаа бодоод гуниглаад л байвал урагш явах замгүй. Үүнийг ойлгосон бол Лиам байнга хий хосон дурсамжаа нүдэндээ харахаас залхсан бол хүзүүн дээрх чипээ претгэр зүснэ.
Тэгээд бахиа чипээр авах гэж оролдох өвдөл тутамд эхнэр нь түнд харагдана. Кино маань ингээд дуусч байна. За тэгэхээр маш сонирхолтой зурлал болох Black Mirror зурлалынхаа 2 дугаар сизний эхний ангийг та бүхэнд ярьж өгье. Энэ зурлалыг нэм бүсээ үзэж байгаа юм чинь бүх бүлгийг нь оруулах болохоор олон талаа бичээд авах шаардлагагүй шүү. Зарим хүүхдүүдийн комментиг хаяа уншиж чадах юм аа. Та нар өдөржин утсаа авах коммент бич суухын оронд тархи ажиллавал л да. Ирээдүйд чи эрэхтэй. Тархи ажиллаж чадахгүй бол ядаж бие ажиллуулаад зуны амралтаараа барилга дээр ажил. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй хэдэн хүүхдүүд монголоор нэг байна. Дүүнээрээ ядаж тэдний нэг битгий болол доо. Заримдаа нэр хүмүүсийн комментиг харахаас ишдэг шүү те. Монголчууд ядаж моолох ч байгаа бол жоохон логтой гаргалаатай коммент бичээсэй гэж их л хүсдэг. За ерөнхийд нь хэлсэн шүү guys. Ингээд кино руу орцгоё. Дахин хэлгээд энэхүү цуврал маань анги болгоно нь өөртөө хөвгүүлэх тул та хаанаас нь ч үзсэн ойлгох болно гэдгийг хэлье. Нөхөртөө кофе аваад машинтайгаа хайрж байгаагаар кино эхэлнэ. Замдаа хамтдаа дуудуулаад л ер нь давгүй жаргалтай хосуудал боллоо та. Нөхөр нь сошиал дээр бас ч гэж идэвхтэй ямар нэгэн үйл явцаа постлно. Тэд буудан дээр суугаад Жак их нэрийг дурдах ба бодвол гэр бүлийнх нэг гишүүн өнгөрсөн талаар ярилцах сцен гардаг. Тэд шөнө мэдээж ирэмийн ажил хийх ба нөхөр нь болох Айш орондоо тийм сайн биш бол та эхнэрээсээ уушлал гуйдаг. Эхнэр Марта нь ойлгосон бололтой түүнийг зүгээр гэж тайвшруулна. Энэ жүжигчин маань энэ ангид тоглолцоод дараа нь About Time кинон тоглосноор алдартай болсныг та бүхэн сайн мэдэх бах. Айш маргааш нь нэг тийшээ ганцаараа явах болоод эхнэрээ үнсчээд гараад явдаг. Марта зураг төслөө гарган өдөржин гэртээ өнгөрөх ба нөхөрлөгөө залгатал утас нь холбогддоггүй. Санаан зовоод байж байтал гэрийнхэн гадаа цагдаа ирсэн байлаа. Ингэснээр Марта бэлэвсэрч хоцорчээ. Харин түүний нөхөр яаж өгсөн талаар кинон дээр гардаггүй. Оршуулах ёслол дээр түүний нэгэн найз Мартаг сэтгэл санааг нь хэцүү байх үед дэмжих зорилгоор түүнд нэгэн сайт санал болгоно. Бодвол нөхрийг нь орлуулах боломжтой AI-ийн үйлчлэгээл хилээд ах шиг байгаа юм. Гэхдээ үүнд Марта яаж таата хандах вэ? Түн рүү ихэд уурлана. Бэлэвсэж хоцорсон Марта өдөр хоногийн их л хөндөхөө өнгөрөөж байгаа харагдана. Бас тэр ойр ойрхон бөөлжөд байгаа нь жирэмсэн болсон болов гэж таамаглахад хүргэж байна. Нөгөө нэг найз нь түүнийг санал болгосон сайтаа бүртгүүлчихсэн байх ба талигач Айшаас имэйл ирж байх нь тэр. Сэтгэл санаа хүнд байхад яаж өгсөн нөхөр нь зүг зүгээр босоод ирсэн юм шиг түн рүү бичиж байгаа нь ямар л ойлг байх вэ те? Марта өөрийгөө жирэмсэн босноо ухаарад нөхрийг нь орлуулж буй хэмэл оюун ухаантай харьцахаар шийдэнэ. Энэ нь яг өөрийнх нь утсан дээр байсан бүх дорсомж мэдээлэл зургуудын датаг олж аваад түн шиг хөлбөр бүтээн гэсэн үг юм л та. Марта нөхөртөөгөө чаталж жирэмсэн гэдгээч хэлэх болно. Тэр AI нь бүр Мартаараа залгаж ярих ба түүний хоолой яг л мөн байдаг. Hello. Энэ үеэс хойш Марта өөрийнхөө болж буй бүх процессоо түүнд ярьж аль болох хантай байх ба сэтгэл санаа ч хамаагүй дээрдэж эхэлдэг. Хөдөө агаарт гарч багч болов тайвширлыг мэдэрч хань болж буй үүсгэмэл нөхөртөөгөө ярих ба зарим зүйл дээр мэдрэмжгүй байсан ч гэсэн байхгүйгаас хамаагүй дээрдэг. Тэд хамт хүүхдээ үзүүлэхээр эхо орчоод Марта утсаа ангаагаад хагаалцчихдаг. Энэ нь түнд хүн дээр тусаж бүр мөсөө алдчихсан юм шиг л ойлж байлаа. Гэвч ашгүй утсан зүгээр болоход орлоосон нөхөр нь түнд нэг юм хэлхийг хүснэ. I'm not going anywhere. Kind of experimental and I won't lie, it's not cheap. What is it? Энэ шинээр туршилт хийж байгаа ба их л үнэтэй үйлчлэгээ бололтой Мартаг ингээд хүргэлтээр нэгэн шинэ бүтээгдэхүүн ирнэ. Тэр нь юу гэж? Хүний бие махбодыг жижиглээд хайрцагт хийцэн байлаа. Нөхөр нь түүнийг байнд хэвтүүлээд үлдээ гэдэг зааварчилгаа өгөв. Марта доод давхарт хэсэг ганцаараа айсан байртай хүлээж байгаад дээд давхарт ямар нэг юм сонсоод яваад очино. Түүний өмнө нөхөр нь яг л бодит хүн шиг шалдан зогсож байлаа. Марта түүнтэй ярилцаж үзэхэд жаахан эвгүй. Оройн хоол идэ гэсэн ч шинэ бүтээсэн бие нь юм идэх ямар ч шаардлагагүй. Робот шиг шүү дээ. Марта нөхрийгөө амьд ирж ирсэн мэтэр түүнийг үнсээд хамт унтахаар шийдлээ. Эмэгтэй нь эрэгтэйгийн хамх хувцсыг тайлахыг шаардаад бас л санаачлыг гартаа авна. Манай монгол эмэгтэйчүүд ийм болчихволч зарим харилцаанууд хэтэрхий амар байх боломжтой шүү дээ тий. За тэр ч яг уу. Ааш өөрийнхөө биен дээр шин мэнгэ үүсгэх чадвартай. Өөрийн борцгийг хүссэн үедээ босгож буулгахыг удирдах чадна.
Тэр хоёр шөнө хичнээн ч удаа нагсын бүүн мэд галзуул орд ирний ажил хийсэн байх ба Марта их л жаргаж хонлоо. Өглөө нааш сэрүүн байхыг хараад Марта баг зэрэг цочих боловч энэ бүтээсэн бие нь унтах шаардлагагүй гэдгийг мэднэ. Мартагийн эгч гэрт нь энэ үеэр ирэхэд Аашийг мэдээж дээд давхарт нууна. Эгч нь ч эрэгтэй хүний хувцас анзаараад түүний шинэ харилцаа эхлүүлэхэд зүгээр гэж хэлнэ. Марта нөхөртөөгөө ярилцах гэж хичээсэн ч түүний сэтгэлийг юусоо ойлгохгүй робот шиг л хариу үйлдэл үзүүлээд байх нь Мартаг их л тавгүй тулна. Яаж угаасаа бүхэл бүтэх хүнийг нэгмөө AI-аар орлуулах вэ те? Энэ бол хэмэл оюухны сэтгэл хөдлөлийг гаргаж чадахгүй байх сул тал. Зарим хүмүүс үерхэхгүй зүгээр ChatGPT-г найз залууга болгочдөг их нарга маягийн зүйлс сонссон. Мэдээж чамайг сонсдог хин нэгэн байхад байхгүйгээс дээр ч гэсэн чиний тушаалыг биелүүлдэг боол мэт оршихуйтай хамт байх нь чиний хоосон орон зайг нөхөж чадна гэж юу? Хамт унтахад хүртэл амьсгалахгүй байгаа нь тухгүй болгож Марта Ааштай маргалдан түүнийг явахыг шаардна. Мэдээж чи зайлгсны зургаар зайллаа. Ааш хизээш тийхгүй байсан гэд бүр л их стрессдэн. Маргааш нь Марта түүнийг гэрийнхэн гадаа байхыг хараад яагаад яваагүй гэж асуухад асаасан цэгээсээ холдож болохгүй ба эзэмшигчийн хамт л хол явах боломжтой байлаа. Марта Аашиг уулан дээр аваачаад үсрэхийг шаардна. Чам түүний ямар ч түүх алга тэр ийм тохиолдолд магадгүй ойлгох байсан гэтэл Ааш шууд л хүчээр сэтгэл хөдлөл гарган ойлж эхэлнэ. Марта үнэхээр яах учраа олохгүй байгаа бол тоо. Дараагийн үзэгдэлд Марта хэдийн том охинтой болчихсон харагдах ба охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байна. Охин нь дээшээ гарч Ааштай төрсөн өдрийнхөө бэлэг хуваахаар иржээ. Робот нөхөр нь зүгээр л нэг дурсамж болоод дээврийн өрөөнд хаягдаж үлдсэн мэт дүрслэгдэж байна. Кино ингээд л дууслаа. За тэгэхээр бүхэл бүтэн хүнийг хэмэл оюухан технологи хязгаарч орлож чадахгүй гэдгийг харж байна. Хэмэл оюуханы хөгжүүлэх хичнээн дээд түвшинд хүрсэн ч хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг гаргаж чадах болов уу? Хүнийг хайрлах, хүний биеийн хэмжээг хараад мэдрэх, ойлгох гэсэн чадваруудыг ямар ч төгс хэмэл оюухан үүсгэх боломжтой юу? Би маш олон ирээдүйн талаар ярьж байна л да. You look lonely. I can fix that. I'm so happy when I'm with you. I always knew you were special. I want to be real for you. За тэгээ удахгүй дараагийн ангийг оруулъя. Дараагийн анги үнэн солиотой сонирхолтой байх болно гэдгийг амлачи. За та бүхэнд Black Mirror цувралынхаа Season 2-ийн 2 дугаар анги болох White Bear буюу цагаан баавгай ангийг ярьж өгье. Энэ анги нь IMDb дээр 8.0 гэх өндөр үнэлгээг авсан ба Netflix болон бусад сайтууд дээр топ 10 ангийн жагсаалтад орсон болно. За зүгээр сухаар Black Mirror-ийн шинэ интро хийжлээ. Та бүхэнд төлөөлье. За ингэж кинонд орцгоё. Нэгэн бүсгүй нүдэнэ толгой нэг өвдсөн байртайгаар сэрнэ. Гараа хартал боочгсон байна шүү. Бодол шарх авсан өвдөж байгаа бол та. Зурагт нь насцсан учир битүүлэг ийм дүрс гараад шалан дээр баахан эмнүүд асгараатай. Тэр толинд өөрийгөө харан гайхах ба юу ч санахгүй байгаа бололтой. Доод давхраас ус олж уугаад ойр тойрныг ажиглавал дэлгэцээр бас л нөгөө тэмдэг. Он сар нь 10 сарын 17 хүртэл хэрэгсэлсэн. Тавир дээр нэг хүүхдийн зураг байгааг харахад түүний тарих жаахан юм сансан бололтой өвдөх болно. За ямар ч байсан байшингаас гардаг хэрэг гэж бодоод ойр тойрныг харуул хүмүүс сонхоор түүний бичлэгийг хийж байна. Тэр өөрийгөө хэн гэдгийг санахгүй байх ба хүмүүсээс тусламж асуутал хинч хариулахгүй. Бүгдээр л бичлэг хийгээд л түн рүү ойрцсангүй. Гэтэл нэгэн багтаа нөхөр машинтай хурж ирээд буу гарган түүний араас хөөж эхлэх нь тэр. Бүсгүйч цугцаар харин түүний ойр тойронд байх хүмүүс юу ч болоогүй мэт дагаад л уцаар бичлэг хийгээд л байна. Гэтэл нэг охин түүнийг хараад эмэгтэйд тослов.
Бас л зүхтаж байгаа бололтой нэг эрэгтэй хамтрагчтайгаа нэгэн дэлгүүр рүү ороод нуугдчихна. Түүнийг яагаад алах гээд байгаа юм гэж асуудал буудуулах байгаа хүмүүс юун тэрэнд хариулах мантай. Багтай залуу хаалгыг нүдэж эхлэхэд нөгөө охин эмэгтэйгээс гал онтраагуур авч өгч туслахыг шаардана. Охин арын хаалгаа гараа зогтохоор болж эрэгтэйгээ үлдээ багтай алуурчинд саад болж цаг хожих хэрэгтэй гэж хэлнэ. Алуурчин цонхыг хаглан орж иртэл хамт явсан эрэгтэй маань түүнд саад болж нөгөө охин нь ч гэсэн хаалгыг амжилттай онгоолох үед гол дүрийн эмэгтэй маань зогтож чаддаг. Энэ үед мэдээж хүмүүс хараад бичлэг хийсэй л. Хоёр эмэгтэй юмны ард чимээгүй нөөгдөх үед хамтрагч эрэгтэй нь буудуулсан бололтой гарч ирээд өгөхийг нь харав. Энэ үед манай эмэгтэй нэг охины дүрсийг л санаад байх ба өөрийнх нь хажууд бас нэг эрэгтэй явж байгаа нь харагдана. Гэтэл бас нэг хоёр нөхөр машинтай хүрээд ирэх нь тэр шүү. Цахилгаан хөрөөтэй эмэгтэй бейсболын цохиуртай залуу бууж ирэхэд тэднийг яагаад ингэж байгааг нь гайхсаар үхтлээл айж байх нь тэр. Хамт явсан бүсгүй сэргэлэн бололтой түүнийг аваад зогтон нэгэн байшинд орлоо. Гол дүрийн эмэгтэй бүсгүйгээс яагаад ийм зүйл болоод байгааг асуух ба нөгөө охины зураг магадгүй миний охин байх бас би амиа орлох хорлолго хийсэн байж магадгүй гэж таамагаснаа хэлнэ. Харин нөгөө бүсгүй түүнд зурагт дэлгэц болгоноор нэгэн дүрс гарч ирсэн. Тэгээд л энэ бүхэн эхэлсэн гэж тайлбарладаг. Тэр дүрсийг харуул хүмүүс ажиглагчд болдог. 10 хүний 9 тийм болсон байгаа. Тэд зүгээр л хараад зураг дараад л явдаг. Харин нөгөө багтаа этгээдүүдийг анчид гих бололтой ба тэд энгийн байж байгаад юу ч хийж болохоо ойлгон хүмүүсийг алж эхэлсэн гих болно. Тэгээд тэр хоёр газрын зураг дээр зан цагаан багаа гих аюулгүй бүс байгааг хэлэн явхаар шийднэ. Цагаан багаа гэдэг үгийг сонсоод эмэгтэй толгой дахиад өвдөн нөгөө охиныг харж эхлэнэ. Харин байшингийн гадаа хоёр ажиглагч тэднийг хараад байж байлаа. Эмэгтэйгийн ч уур нь хүрсэн бололтой нөгөө хоёрыг араас нь хөөн тоосох шийддэг. Тэгэхдээ нэг нь уцаа унгатал түүнийг эмэгтэй харах гэсэн боловч нөгөө бүсгүй цахилгаан бороохоо гарган үзэхгүй байхыг санал болгоно. Хэрвээ чи үнийг харуул чи бас тэдний нэг болно гэж хэлв. Гэтэл араас нь удалгүй л нөгөө хоёр анчин маань хөөж эхлэв. Тэдэнд харин нэгэн залуу гарч ирэн машинд нь хурдан суухыг хүснэ. Гол дүрийн эмэгтэй харин нэг л эвгүй санагдаж суухгүй байхаар нь хүчээр бүсгүйс олгов. Тэд зогтож байтал эмэгтэй нөгөө залууг мэдэж байгаа мэт санагдлаа. Гэхдээ нэрээ ч хэлж чадахгүй бүсгүй түүний хэн болохыг хэлж чадалгүй асуултанд бүдэрнэ. Залуу тэднийг аюулгүй газар буюу ойроо дагуулж явах ба эмэгтэйд нэг л сайхан санаа биш юм шиг санагдах болно. Ямар ч байсан юм санахгүй ч гэсэн совнин түүнийг ойд очиж юм идэнэ гэдгийг мэдэж байлаа. Залуу түүнээс гараа яасныг нь асуух ба мэдээж санахгүй шүү дээ. Гэтэл тэр машинаасаа буу гаргаад ирэх нь тэр. Тэгээд эмэгтэй толгойд нөгөө тэмдэгтэй малгайгаа углаад тэр хоёрыг нэг тийшээ явахыг шаардна. Харин дараа нь малгайгаа автал тэдний өмнө аимшиг дүр зураг хүлээн. Хэд хэдэн хүнийг ой модонд цовдлоод өлгцэн харагдан. Харин ажиглагч нар ч ойр хавьд хэдийнэ хүрээд ирсэн байлаа. Эрэгтэй түүнийг хөвтүүлээд буу толгож байтал гэнэт утсан дуурав. Харин нөгөө бүсгүй симкийг нь ашиглаад хэдийн зугтаа дамжив. Харин залуу түүнийг модон дээр хүлээд цүнхнээсээ нэг дрил гаргаад ирдэг шүү. Үгүй энэ ч одоо дрилээр яах нь вэ? Юуг нь цоолох гэж байгаа нь сонирхолтой. Эмэгтэй ч ам 50 ойролсоор хүмүүс уцаа гарган бичлэг хийсээр л. Энэ үед нөгөө зогцсон бүсгүй маань гарч ирэн түүний бууг нь аваад эрэгтэйг шууд бууччихдаг. Гол дүрийн эмэгтэйч амьд гарсандаа ихэд баярлана. Тэгээд тэр хоёр цааш явж байтал анчид дахин гарч ирээд хөөж эхлэн шүү дээ. Тэгээд тэд цагаан баагуур очин удирдлагыг унтраахаар явлаа. Энэ хооронд бүсгүйн дурсамжинд нөгөө охин харагдаад л гаранж гавлуулчихсан хэцүүхэн зориулууд толгоонд нь орж ирнэ. Тэгээд цагаан бааваа нэг л биш байна гэхэд нөгөө бүсгүй чи ойгч бас тэгж хэлж байсан. Одоо би чамд итгэхгүйгээд хаалгадаггүй. Нөгөө бүсгүй хаалгыг онгоолох үед эмэгтэй толгойд бас л ямс орж ирнэ. Нэг залуутай нийлж ямар нэгэн зүйл шатааж байгаа бололтой. Тэгээд цагаан баагаараа хүссэн үсээгүй л орлоо. Тэгээд тэр хоёр маань удирдлагын төв дээр ашгүй ирлээ. Гэхдээ сонирн байгааз ямар ч хүн байхгүй, ямар ч саадгүй хүрээд ирдэг. Тэгтэл хаанаас ч юм нөгөө хоёр анчид ашгүй та хоёр энд байна уу гэж ороод ирдэм байгаа зү. Эмэгтэй анчин хөрөөгөө гаргаж ирээл нөгөө бүсгийн гарыг зүсээд дараад авах боловч манай эмэгтэй нөгөө анчных нь бууг нь булаагаад авчихдаг. Тэгээд л амар анчнаа шууд буудтал юу болсон гэж цаасан солиод. Юу болов яав ив гэтэл шууд хамаг орчин тайз болоод хувирчдیں۔ Үзэгчч орилолдон багталтай нь аргагүй үзнэ.
Тэгсэн нөгөө арын 3 нь босож ирээд түүнийг сандал дээр хөлөв. Тэгэл тайзан дээр тоглолт дууссан мэт бүгдээрээ ясалж байгаа юм чинь бодвол тавилттай жүжиг гэдгийг нь бид мэдлээ. Харин нөгөө машинтай тусалдаг буудуулсан ах хүү чинь тайзан дээр түүний хэн болохыг тайлбарлаж өгнө. Ингээд бүгдээрээ энэ бүсгүй хэн болох, яагаад ингэсэн гэдгийг олж мэдцгээе. Нэлэгдсэн дээр нэгэн залуугийн зураг гарч ирнэ. Та хоёр тийм ч алдартай байгаагүй. Харин одоо бол маш алдартай болсон гэх нь тэр. 6 настай бяцхан охиныг гэрээс нь хуурч ор сороггүй алга болсон юм байна л да. Тэгээд олон сарын турш 90 хайгуул хийсний дараа нэг цагаан тэдэ багааг олсон нь хэргийн ганц сэжүүр байж. Энэ эмэгтэй найз залуутайгаа охиныг ойч хатаагаад тарчиж байхад нь бичлэг хийж авсныг тэдний утаснаас олж барьсан юм байна л да. Нөгөө тэмдэг нь харин найз залуугийнх нь хүзүүн дээрх шивээс байж таардаг. Алуурчин эмэгтэйг Скелен гэх ба тэр камераар бичснээ хүлээн зөвшөөрч найз залуу нь түүнийг дарамталж үнийг хийлгсэн гэж мэдүүлжээ. Энэ шүүгч үнд нь итгээгүй ба Скелен охины зовлонд баясаж байсан гэж хэлэн түүний шийтгэлийг зохих ёсоор өгнө гэд энэ шийтгэлийг гүйцэтгэж байгаа хэрэг. Харин түүний найз залуу нь өөрийгөө дүүжиж хүртэх ёстойгоо хүртсэн байжээ. Ингээд та нар энэ гимгүү царайсан эмэгтэйн талаар мэдэж авлаа. Үзэгчид ч үүнд багталтай наргуу үзэж байх ба бүгдээрээ л нийж түүнийг бөөлийдэн. Чи хөөхий жаахан охиныг айж байхад нь зүгээр л ажиглаж байсан. Үүгээр энгийн хүмүүс чамайг айж байхад зүгээр л ажиглаж байгааг мэдрүүлсэн байна. Ингээд түүний гудамжаар авч яван байсан байранд нь аваачаар шийдлээ. Тэгэхээр түүнийг өдөр болгон ийм аргаар ташлааж байна гэсэн үг. Энэ ах хүү бол энэ жүжиг зохион байгуулж байгаа гол хүн нь. Тэгээд ойр хавийн орчныг өглөөс ирэхэд ямар байснаар нь бий болгоно. Тэгээд зурагтаар охины бичлэгийг үзүүлэнгээ түүний тархинд нэгэн төхөөрөмж залган ой санамжийг нь мартуулна. Энэ гэхдээ зүгээр ч нэг мартуулахгүй их л удаан таршлааж өвдөж байгаа нь сонсогдно. Энэ хооронд он сар хэрэгслэх, зурагтаар гарах тэмдэг, хүүхдийн зураг гих зүйлсийг анхны байранд нь тавина. Өглөө болоод цагаан бага шудраг ёсны паркаар хүмүүс зочлох гэж ирнэ. Харин нөгөө зохион байгуулагчид хүмүүст юу хийхийг нь тайлбарлаж өгнө. Хэнтэй ч юу ч ярихгүй, камераар л бичих хэрэгтэй. Бас түүнээс 3 м зайтай байхгүй бол тэр аюултай. Өчигдөр гэхэд л тоосох шийдсэн. Хэрвээ байдал биштэл бид хариу арга хэмжээ аавна гэж зааварчилгаа хүмүүст өгнө. За тэгээд үүнийг үзээд таашаал авцгаа. Ингээд шоуга эхлүүлээгээд дараачийн өдөр давтагдана. За та бүхэнд Black Mirror цувралын season 2-ын 3 дахь анги болох Walter Moment ангийг ярьж өгье. За энэхүү анги нэлээд ус төрсөн агуулгатай анги тул та бүхнийг аль болох уйдахгүй ерөнхий тайлбарж ярихыг хичээе. Ингэхдээ та нар гол утга санаа, цаа зорилгыг нь ойлгохыг хичээгээрэй. Харин season 3 дээр хамаагүй чанартай өндөр түвшний ангиуд хүлээж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Gwendolyn Harris гэх нэгэн бүсгүй улсын хурлын гишүүн болох ярилцлага нь орж байгаагаар кино эхлэнэ. Яагаад ус төрч боломор байгааг нь асуудал мэдээ сэтгэл хангалуун бос байгаа. Ямар нэгэн зүйл хойш сумаргүй байгаагаа илэрхийлнэ. Харин өөр нэг газар студ дээр хэвлийн мэдээлэл боловсруулж байх яриа өрнөх ба нэг ус төрч суудлаасаа огсож байгаа бололтой. Бодвол 15 настай охинтой бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл таран Твиттерээр шуугцааж байх болно. Харин Джейми гэх нэгэн залуугийн утас дуугарч өөр бүсгүйтэй ярих ба Джеймиг шоунд анхаар гэдгийг нь сануулах болно. Джейми гэх залуу нь харуус төлөвшөөгүй, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй, насанд хүрсэн жоохон хүүхчийг аашилдаг нэгэн мэт санагдана. Энэ хооронд Харрис бүсгүй маань ярьцлага хийж байх ба хэтэрхий шударга байсандаа нөгөө хүмүүсийнхээ өмнө баг зэрэг эвгүй байдалд орно. Харин түүний өнгөрсөн түүхийг асуух үед өөрийгөө цэвэрхэн гэхдээ 1999 оноос 2003 оны хооронд цуврал алхах хийсэн гэх жокерх маягийн үг хэлээд буруутчих шиг боллоо. Мэдээж түүнийг өрөөнөөс гарахыг хүсдэг. Гарч явахдаа мэдээж өөрийнхөө тэнийг үйлдэл хийснээ ойлгоно. Үзэгдэл солигдоход нэгэн weekly show болж байх ба хөтлөгч нь их зохимжгүй садар самаа агуулсан хошигнол хэлж хүмүүсийг инээлгэнэ.
Харин манай Джейми залуу маань Валдог анимашны дүр тоглож ус төрчдийг шоглох ажил хийдэг ба тэр нь олон түмэнд нэлээд алдартай боллоо шүү. Тэгээд Монрог нэгэн ус төрчтэй амт нэвтрүүлэг хийх ба түүнийг бохир нэмэх 18 яжлаар нэлээд шоглоод авдаг. Ямар нэгэн харилцаа өрнүүлэгчгүй ямар ч логикгүй зүгээр л ёс бос үгээр дормжлон Монрог яриулсангүй. Дараа нь Джеймиг сайн байсан гэж сувгийг хариуцдаг хоёр их мэдл бүхийн нөхөр Сашан. Түүний аль хитрхи ширүүн зэрлэг байсан хэдий ч зорилгоо бол биелүүлсэн. Твиттерч хүмүүс шоу гэж Валдо нэлээд сенсац болж байв. Тэгээд Джеймиг бүр жолооч бол гэд гудамжаар машинтаа явах санал тавихад Джейми ч үн дуртай зөвшөөрнө. Харин нөгөө талд ус турш бүсгүй маань харж авах зандаа улсын хурлын нэр дэвшигчид сонгогдсон гих баяртай мессеж хүлээж авна. Гэхдээ 13 онд юу Nokia вэ? Телевизийн нэр дэвшигч Монрогийн талаар ярьж түүний байгаа газар Валдог аваачаар төлөвлөнө. Бүр Валдог сонгуульд оролцуулж болох талаарч удирдлагыг шийддэг. Харин Монрог ярьцлага өгөөд гарч байх үед нь Валдо машины дэлгэцээр гудамжинд алиалах бөгөөд Монрогийн анхаарлыг татах гэж нэлээд хичээнэ. Монро харин түүний дотор хэн байгаа болохыг олж мэдгэж тослогуудаа даатгана. Монро энгийн иргэдтэйгээ компанид ажиллаа эхлүүлж яваа ба манай зарим нэг иргэдтэйгээ дотн харьцах гэж хичээдэг ус төрчдийг санагдуулмаар. Монро Валдог тоож чи бол бодит биш зүгээр л нэг комедианы дуу оруулсан хүүхэлтэй гих зэрэгээр хэдэн үг хэлэх боловч Валдо бодит биш юм бол яагаад надтай яриад байгаа ингээд үргэлжлүүлэн цэнгэр эрхтнээ босгоод олонний өмнө доромжилдог. Джейми ус төрч бүсгүй Харрисыг анзаараад түүнтэй яриа өрнүүлнэ. Бүр өөрийгөө Валдо гэдгээч хэлээд авдаг. Яг миний бодож байгаагаар өөрийгөө хэн болохоо хэлээд эмэгтэй хүнд үнэлэгдэх өндөр оноо харуулах боломжоо гаргаж байгаа юм болов? Энэ хэрэг нь ч амжилттай бололтой. Тэд хэдийнэ хэдэн хондоо гуугаад халуухан яриа өрнөж байгаа харагдана. Тэд Джеймигийн гэрт мэдээж очино. Харин гэр нь үнэхээр жижигхэн бас их л заван суудаг бололтой. Джейми орон дээрх бүх юмаа бошоохон хураана. Их л тухгүй санагдах нь тодорхой. Чи 14 дэх хүүхчийг амьдрах дуртай маа да. Би л орон дээр ч унтахгүй шүү гэж хэлэх боловч дур хүслэн тэднийг зогсоож чадахгүй бололтой. Нөгөө л нэг бидний мэдих секс сцен гарлаа. Джейми ч ийм жаргалтай байсан санахгүй байна гэдгээ ч илэрхийлээд дугаарыг нь юу ч гэсэн авчихлаа. Маргааш нь Джейми ч ажилдаа идэвхтэй Монрого бол сайн гихчин шоглоод годамжаар явсаар. Сонгуульд орцгож байгаа нь тодорхой. Өөрт нь хүмүүс санал өгөхийг хүснэ. Бас хажуугаар нөгөөх рүүгээ бичээл. Гэтэл Харрис бүсгүй зөвлөхдөө Валдотой уулзсан гэдгээ хэлчихдэг. Харин түүний зөвлөх нь Валдод компанид ажлынхын тухай хэлсэнд бохимдож дахиж түүнтэй холбогдохгүй байхыг сануулгах болно. Мэдээж түүний энерги дандаа нэмэх 18 болон босромог муухай үгс ашигладаг. Тэгээд Джейми Харристай холбогдох гэж чадаагүй тул өөрийг нь олж очиод уулзтал мэдээж юу ч нөрөхгүй Харрис бүсгүй түүнийг режектлэн. Дараа нь нэр дэвшигчид шууд нэвтрүүлгээр орж байлаа. Тэнд мэдээж Монро, Гвендолин Харрис ус төрчид маань байх ба Валдо ч хажуугаар дэлгэцээр нь чи Дикэн толгойтой мөн гэх мэтээр боловсралгүй соёлгүй байдлаар дарамжлах нь хүмүүсийг татна. Гэтэл Монро хэдийн нэгмэн хүүхэлтэйний ард нуугдж байгаа хүнийг олчлгүй л яах вэ? Олны өмнө түүнийг жинхэнэ нэр, нас болон карьерийн түүхийн талаар хэлдэг. Валдо шоконд орсон байдалтай хэсэг чимээгүй байж яснаа дахиад л харааж эхэлнэ. Джейми 33 настай хэдий ч өөрийгөө барих тал дээр маруухан бололтой хяналтаа алдан Монрог бас Харрисыг ч гурамж хүүхэн гэх нь тэр. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр олон юм хэлсэн нь олны багтлыг төрүүлж чадлаа. Харин Джейми нэвтрүүлгийг орхин яваад гэртээ хэсэг тэлтрэстэй. Бичлэгэнд харин YouTube дээр хэдийн сая гаруй үзэлт авсан. Харин студийн дараа нь Джеймиг ус төрч нартай ярилцахыг хүсэх боловч Джейми би ус төрч биш, хариултыг нь мэдэхгүй байж эвгүй асуултанд унмааргүй байна гэд татгалзана. Дараа нь түүнийг нэлээд ятгасаар араас нь дарах боловч Джейми халгаасангүй. Би чинь өрдөөл цэнхэр багаа шүү дээ. Зүгээр нэг нохооны бичлэг хамгийн хөзөлтэй байхад би яг хэн юм бэ гэх мэтээр хариулна. Харин дарга нь Валдог хэн эзэмшдэг болохыг мэдрүүлэхээр шийджээ. Тэгээд дарга нь Валдогийн удирдлага дээр ажиллах гээд очроо олохгүй байхад Джейми байрандаа очихоор шийдсэн бололтой. Валдо дахин нэг ус төрчийг юм яриулахгүй доромжсоор байгаад дуустдаг. Дараа нь Джейми удирдлагатайгаа агентлагийн нэг хүнтэй уулзаад тэд хэрхэн Валдог ачлах талаар ярилцсан. Харин Харрисийн нэр хүнд хэдийн буурч түүний санал дэмжлэг нэлээд багассан бололтой. Энэ үед Джейми Харристай ярилцахаар ирж уушлах гойх боловч Харрис бүсгүй маань би компанид ажлын дараа чамтай холбогдгол байсан. Чи Монрог илүү хүчрэх боловчлоо. Чи ялахгүйч надад ядаж боломж гаргаж өгөх байсан гэж уурлана. Тэгээд Джеймиг ямар ч майндсетгүй гэж үннийг нь хэлэх болно. Ер нь өдийн нассан мөртлөө ийм том болоогүй залууг харах үнэхээр стресстэй байд юм байна. Өөрийн гэсэн үзэл санаа бодол байхгүй. Яриан төлөвшөөгүй. Хүнтэй харилцаа яриа өрнүүлж чаддаггүй. Ирээдүгөө нас биенд хүрсэн залуус үнэхээр л арчаагүй байгааз олон жил амьдсан хүүхдүүдтэй та нар зөндөл таарч исэн биз дээ. Магадгүй үүнийг харахтаа боловсралтай холбож тайлбарладаг. Боловсрал гэдэг чинь боловсралсан гэсэн үг үстэй. Maturity гэдэг үг чинь энэ утга санааг агуулна. Уучлаарай guys, киногоо үргэлжлүүлье. Гудамжаар Валдо өөрийнхөө компанид ажлыг хийж байгаа бололтой. Гэтэл олонний өмнө босод хүмүүст саналаа өг, надад өгөх хэрэггүй гэх мэтээр утгагүй юм ярьж эхэлдэг. Дараа нь түүнийг болиултал бүр өөрөөрөө олонний өмнө гарч ирээд нөгөөхөө ярьж эхэлдэг. Гэтэл нөгөө дарга нь Валдог удирдан хүмүүсийн анхаарлыг өөртөө татна.
Джейми дэлгэцийг эвдэх гэсэн боловч Валдо түүнийг зодсон хүнд 500 фунт өгье гэхэд л нэг булиа нөхөр гарч ирээд Джеймиг нүдэж орхино. Джейми ч имлэгт хэвтэж байхад зурагтаар сонгуулийн үр дүн гарч байна. Харрис бүсгүй 11,000 санал, Монро 19,000 санал, харин Валдо 16,000 орчим санал авснаар Монро парламентд сонгогдсныг зарлав. Монророо гутлаа шийдсэнд нь 500 фунт. Яг л миний хүсэж байснаар манай лөөсөр залуу маань хэдийн гудамжинд гарсан байлаа. Түүний амьдардаг хэсгийг цагдаагийн албаа хаагчид цэвэрлэж байгаа бололтой. Нэг аврах том дэлгэцийг гараараа удирдах болж байгааг харахад цаг үе хэдийн өөрчлөгдсөн бололтой шүү. Магадгүй Монро сонгогдсноор засаглал өөр систем рүү шилжээд өөрчлөлт нэлээд мэдрэгдэж байх шиг. Валдоч бүх дэлхийн хаасаагүй алдартай болсон нь харагдана. Уур нь хүрээ дахны шилээ дэлгэц рүү шийдэх үед цагдаа нар түүнийг зодоод явж байгаагаар киноманд дуслаа. За тэгэхээр нэг иймэрхүү арчаагүй сул дорой залуугийн төгсгөл яг л бодит байдал дээр иймэрхүү дуусах боломжтой. Кинон дээр л уран зөгнөлт найруулга оруулан ямар нэгэн аз завшаан тохиогод аз жаргалтай төгсгөлөөр лөөзөр залууд бэлэг барьдаг бол хар талын тосгол маань тэгсэнгүй. Гэхдээ түүн зөндөө боломж байлаа. Нэр дэвшигч хүүхэн алдсан, Валдо гэх алдартай дүрийн эзэнч болох боломж түүнд байсан. Гэхдээ үүнийг ашиглаж чадалгүй архичин болсон. Яг уу бас улс төрийн бохир ажил хийхээс татгалзаж өөрийн сонголтоо хийж ийн тэ. Гэхдээ сонголт болгон ямар нэг төлөөстэй. За тэгээд энэ анги маань улс төрийн маш олон таамаглал дэвшүүлж болохоор байна. Гэхдээ би энэ талаар ярихгүй л дээ. Ямар ч байсан өөрийн хальт анзаарсан дүгнэлтийг дурдлаа. Бичлэгтэй цаг байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сезон 3 бол үнэхээр солиотой галзуу ангиудаар дүүрэн байлээ. Би бүр яхаас дэсэн ядаг хүлээж байна.